59,514 хүн амтай. Чингэлээ дүүрэг нь засаг захиргааны 19 хороонд нэгжтэй. Үүнээс 6 хороо нь төвийн буюу байшин хороолол, 13 хороо нь гэр хорооллын бүсэд байдаг. Дүүргийн засаг даргын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2017-оос 2020 онд хэрэгжих эрүүл мэнд 2020, жаргалтай гэр бүл, хотын иргэн хотын соёл, хамтдаа хөгжий, Чингэлтэд үйлдвэрлэв, ногоон дүүрэг, хүний нөөц, нийгмийн баталгааг хангах, Чингэлтийн боловсрол, гамшигын эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гал түмрээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг хэлэлцэн батлуулжээ. Чингэлтэд өөхтнүүдээр төрийн болон төрийн бус сүнжийн 80 орчим одоо нэгждэр сургууль цэцэрлэгдэр 36 мянган хүүхэд сурч хүмүүжиж байна. За үүнээс 10,100 орчим нь бол цэцэрлэгт хамрагдаж байгаа. За нэг 50 гаруй нэгждэр. За цэцэрлэгт хамрагалтын түвшин бол 60 гаруй хувьтай байгаа. Тэгэхээр энэ хувийг одоо бид бас 100%, 90% хүүлэх зорилт тавьж байгаа. За энэ хүрээнд тооцох юм бол биднэрт өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 6,000 гаруй хүүхэд байгаа. За энэ хүүхдүүдийг одоо цэцэрлэгт бүрэн хамруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахад 240 ортой хүүхдэд тооцоход нэг 45-аас 50 цэцэрлэг зайлшгүй барьж байгуулах ийм одоо шаардлага тулгарч байгаа. За сургуулийн хувьд гэх юм бол яг сургууль засварсан хүүхд байхгүй. Гэглэгтэй төвийн одоо томоохон 3 сургууль 3 ээлжээр хичээлж байгаа. Энэ хичээлийн одоо ээлжийг бууруулах, за норм стандарт нь хүргэх гэдэг асуудал бол бас энэ 2016-аас 20 оны Монгол Улсын засгийн газар нийслэлийн засаг дарга, дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан асуудлууд. Тэгэхээр энэ хүрээндээ бас энэ 20 он гэхэд биш энэ ачааллыг бууруулахад чиглэсэн алхмуудыг хийж хэрэгжүүлнэ гэсэн ийм одоо төлөвлөлт зорилттойгоо ажиллаж байгаа. Чингэлтэй дүүрэг 2017 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлажээ. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд орон нутгийн хөгжлийн сангийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жишг өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барьж ашиглалтанд оруулан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс үйл ажиллагааг нь явуулж эхэлсэн байна. Анхудаа дүүргийн хөрөнгө оруулалтаар зураг төслийг нь тусгайлан боловсруулж бариулсан дээрх өрхийн эрүүл мэндийн төвийг Монгол Улсын хэмжээнд бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааны хувьд жишг болох зорилт тавьж иргэдийг өвцнийх нь дараа эмчлэх биш, өвчин эмийг тусгаас нь өөрчлөн сэргийлэх эрүүл мэндийн анхан шатны нийгмийн эрүүл мэндийн цогц тусламж үйлчлэгийг үзүүлэх үндсэн чиглэлийг барьж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм а.